Онцлог гэвэл мэдээж энэ бол олон ангит кино нэгдүгээртэй. Тэгээд түүхэн цаг үе дээр тэгээд гэмт хэргийн сэдвтэй, гэмт хэрэг алуурчныг мөрддөг юм үйл явдалтай кино. Тэгээд бол яг жүжигчдийнхаа хувьд гэх юм бол хамгийн их сэтгэл хангалуун байгаа. Яагаад гэх юм бол бид нэр энэ кино мань өөрөө харилцан ярианаас киноны нэг үйл явдал цаашдын байдлууд тодорхой болох хэрэгтэй байдаг юм уу? Ийм учраас жүжигчд маань их цээж сайтай, гоё хоолойтой жүжигчд байгаасаа гэж бид нар бас нэг бодож сонголтуудаа хийсэн. Тэгээд та бүхэн харж байгаа бох манай орчуулгын киноны дууны алдартай жүжигчд байгаа. Тэгээд их тийм ил дойл болоогүй бас юм үнэтэй гэх юм уу? Үзэгчдийн үзхийг хүсдэг юм ховор бас жүжигчдийг бас боломжтой хэрээр тоглуулахыг бид нар бас зорьсон. Тэгээд үнэхээр миний хувьд бол бас харьцангуй 20 жил кино урлагт ажиллаад цөөнгүү кино хийсэн ч гэсэн ингээд олон ангит кинон дээр төгсгөлийн анги ингээд том дэлгэсэн дээр кино театрт яг 9 анги мөрдөж үзсэн 2 сарын турш үзсэн үзэгчтэйгээ ингээд цуг үзнэ гэдэг бол үнэхээр сайхан байлаа. Тэгээ үзэгчдийн маань таавар одоо сэтгэл хансан бахаа гэж би бодож байна бас. Киноч бол ер нь бол нэг талаас бид нэр урлаг бүтээж байгаа үзэгчдийн таашаалд нийцүүлэх гэж хичээж байгаа боловч нөгөө талаас бол кино бол өөрөө бизнес байдаг. Тэр үүднээсээ бол манай хөрөнгө оруулагч компаниуд маань одоо ямар шийдэл гаргахыг бол яг одоогор бол миний хувьд бол бас яг та нартай адил мэдж байгаа мал. Гэхдээ бол хийгдээсээ билээ гэж яг өөрийнхөө хувьд бас орон бүтээлч байгаа хувьд бол бодож байна. Тэгээ дараагийн цоврал гараад ингээд явах юм бол бас ажиллах боломж нь гарах юм бол их таатай байх болно.